Сайн үзэгчтэй одоо та бүхэнд юу үзүүлэх вэ гэхээр мэдээж Solo Leveling Webtoon. Яа би яг манга гэх гэж шүү дээ. Яа энэ хэм бэ? Энэ бол хүүтний хаан. Спойлердохгүйсэн шүү дээ намайг өө. Дүү. Би түүнтэй ярилцах чадах болов уу? Би түүнийг мэдэрсэнгүй. Тэр миний ганцаараа ярьж чадах хүн биш. Тэр миний ганцаараа ялж чадах хүн биш. Энэ газраа хэдийнэ гадаад ертөнцөөс тусгаарлагдсан. Би зүудлээд байна уу? Зүуд байсан бол чи нэг мэдрэх үү? Энэ зүуд биш бол та. Тэгэд би нэг зүйл асууж чи хэм бэ? Намайг хилүүлэхгүй таних байх гэж бодсон юмсан. Чи шаргагүй л нэг муу хүн юм да. Нэг муу хүн. Надад сул дээр очиудаа тоглох хүсэл алга гараад ир гэрлийн хэлтрэх юм. Эсвэл чи энэ виш чинь эвдэрчихнэ гэж байгаа юу? Чи юу ч хийсэн бай эн чинь эвдэрхэл болно. Хэрвээ чи энэ зүйл санаа зовоод байгаа бол энэ яриа ямар ч утга учиргүй гэсэн үг. Эцэст нь ингэж уулзах гэж. Хамгийн тод гэрлийн хэлтрхээ. Чи миний офисыг гадаад ертөнцөөс тусгаарлаад орон зай зориход төрсөн байх нэ. Би чамайг их удаан хайлаа. Гэтэл чи энд ингээд эвдэрхий бит хоригдоо жинхэнэ хүч ашиглаж чадахгүй байх гэж. Би даль хэдийнэ танай 7 хэлтрхийг бүгдийг нь олсон. Бас алитинэ 2-ыг эвдчихсэн. Би чамайг алхахаас өмнө бардам царайч ичж байгааг л харах гэсэн юм. Одоо харсан болохоор чамайг устгахад харамсах зүйл алга. Чаддаг юм бол оролдоод үзэлтэй хүүтний хаан минь. Чи тулдахыг сонгох шүү. Мунхаг юм. Ердөө хүний биеийг зээлдэж байгаа. Чи бие бүрэн өөрийн болгосон миний эсрэг чи намайг ядч ганц ч удаа зохиж чадах болов уу? Энэ хэрэг жинхэнэ алаан болж ин дөө. Дун. Өөр юм нэ явчлаа. Маа. Чи хөдөлж чадж байгаа дээрээ. Энийг дуусгах хэрэгтэй. Би хөдөлж чадж байгаа дээрээ энийг дуусгах хэрэгтэй. Энэ миний хязгаар гэж юу? Чиний би хязгаартай тулсан бол та ямар ч өрөвдөлтэй юм бэ? Гэрлийн хэлтрэх юм. Чи ахаа чиний би олох хүртэл хэрэг хугацаа хэрэгтэй бол 1 жил, 2 жил харамсалтай манай хүч аль хэдийнэ цугларсан. Чамаа буцаж ирэхээс өмнө энэ ертөнц үгүй болох болно. Энэ ертөнцийг хамгаалах гэсэн чинь чиний алдаа байсан юм. Чи намайг хамгаалагчдгүйгээр ялж чадна гэж бодоо юу? Чи намайг чамтай ямар ч шалтгаангүй тулалдсан гэж бодоо юу? Та нар биднийг дагаад ирнэ гэдгийг бид таамаглаагүй те. Адил та нар ч бас нэг чухал зүйлийг анзаараагүй үлдээсэн. Анзаараагүй гинэ.
Навш гэж онох шахлаа. Чиний хэлсэн тэр чухал зүйл чинь гэж битгий хэлээрээ те. Тийм ээ. Үүний төлөө юу? Инглигээд юу ч өөрчлөгдөхгүй. Одоо Английн оршихуй. Английн ганц зэрэг юу хийж явчихлаа. Энэ арай чи хингээч нүвэ? Мусны эльф. Чи хингээч нүвэ? Мусны эльф үү? Сүүдрээс ч мэдрэгдэж байгаа зэргүүдийн тоо. Сүүдрийн хаа чи ийм их зэрэг цуглуулсан байж яагаад бидэнтэй холбогдоогүй юм? Сүүдрийг нь гаргаж чадаагүй мөсний эльф. Арай би мартчихсан байна. Миний зүв байж чи түүний хэлээд байсан миний анзаараагүй зүйл байх. Тэр шийд ашиглагч юу? Өнөөдөртөө ягаад ингэж болж болохгүй гэж би энд Америк дэмжтэйвч тулдах гэж ирээгүй. Юу? Чи тэр хүнийг аврах гэж ирсэн биз дээ. Хүн нэрээ би энэ шоргоолжийг захирлын сүүдэрт хийсэн арай. Захирал? Сонголтоо хий. Чи надтай толдгоо эсвэл түүнийг аврах уу? Захирагчийн эрх мэдэл. Дэсэн шид захирагчийн эрх мэдлийг эсэргүүцэж байна. Утга шидэлт. Чадвар утга шидэлт. Нэг муви байж намайг гимтээ зүрхлэнэ гинэ. Сайн байна. Хүүтний хаан би одоо ухраа дахиад сүүдэр чинь нэгт хүчийг хүлээж байх болно. Наад өгөж байгаа хүн чинь чиний сүүдрийн аримчин бэлэгдэж байгаа бэлэг гэж бодоорой муу новш. Бүр ийм зүйл болсон ч би тэр хаалтнаас болоо юу ч мэдэрч чадсангүй новш гэж. Энэ ангаахан дунлаар юмчилж болох зүйл биш байна. Бэрүү. Туудсан хаантаа. Яасан ч байсан түүнийг авар. Хаантаа миний шид нөлөөлөхгүй байна. Тэм амьдралын ариус болж магадгүй. Битгий битгий. Захирлаа. Над дээр ирсэн чинь баярлалаа. Жаахан тэсэрээ яг одоо тэнийг имлэх төргийн нэмэргүүдээ ийм дайралтаас гэмтэл авсан бол яг ч арга байхгүй. Гэхдээ над дээд оршуутай уулзах боломж олдсон. Тэдний төлөвлөгөө мөн тэдний тэтэнтэй их тулаан бас бидний хийх ёстой зүйл. Захирлаа. Чамайг гинд байгаад үнэхээр санаа амарлаа. Чамайг ийм хүчтэй байгаад би үнэхээр талархаж байна. Баярлалаа бурхан минь. Хаалга болон данжнууд тэдний төлөө гарч ирээгүй. Энэ ердөө тэдний биднийг хамгаалах гэсэн арга байсан. Нэг л өдөр чи айлталд орохоо шийдэх хэрэгтэй болно. Мөн чамайг би хүн төрлөختний талд үлдээсэй гэж хүсэж байна. Би үргэлж чам шиг залуу ангуучтай хамт тулдгийг хүсдэг байсан гэсэн ч би ийм биштэй их боломжгүй гэдгийг мэдж байх хэрэгтэй байж. Би юунд ч харамсахгүй байна. Учир нь би чам шиг залуус
үлдсэн зүйлсээ даалгаж болно. Миний зүрх хэдэн 10 удаа цохилсон. Бас надад цаг үлдээгүй ч мэдж байсан. Гэхдээ миний зүрх одоо ол зогсоогүй шалтгаан нь чамтай уулзахын тулд л байсан юм. Тийм ээ, ердөө чамтай уулзахыг хүссэн шүү дээ. Баярлалаа. Маш их баярлалаа. Би жоохон сайд хэсгийг ямарч тийм юуг уншаад юм. Тийм монотон угаасаа л тэгж уншдаг л та. За загш. Таалагдахгүй бол дууг нь ачаарай. Бороо орж байна. Чихүн салхитай намрын бороо үргэлжлэн орсоор. Хэвлэл мэдээлэлээр маш олон гарч байлаа. Бразилийн шилдэг ангууч Джонс голын ойролцоо өгсөн байдалд голын ойролцоо бицтэй. За өстө уучлаарай. Ямар олон хараалж байна өнөөдөр. Бразилийн шилдэг ангууч Джонс голын ойролцоо өгсөн байдалтай олдсон. Солонгосын ангуучдын холбооны захирал хэрцгийгээр зүрхэндээ утгуулж амиа алдсан. Мөн Сунживаа ангууч Солонгост буцаж ирсэн. Кристофер Рид агуу ангууч Джонс мөн Солонгосын ангуучдын холбооны захирал Го Ганхэ эдгээр дэлхийн шилдэг ангуучдын үхлийн талаарх мэдээг сонсоод дэлхийн үүмэнд автсан. Дэлхийн томоохон хэвлэл мэдээллүүд эдгээр ангуучдын үхэлд анхаарч байсан. Мөн Америкийн ангуучдын товчааны талаар мэдээлэл хийсэн. Ангуучд хүмүүсийг хамгаалж байгаа юм болж хэн ангуучдыг хамгаалах вэ? Дэлхийд даяар дэлхийн түвшний ангуучдын үхэл энэ бол төсөөр түвшний аюул занал хийл. Аюу жончул та зүгээр үү? Шүүр ангуучаа би сүүлийн үед өөрөө ухаангүй. Захирлыг алсан тэр мангасыг та алж чадхааргүй байсан гэж юу? Намайг өрхөд тэр айл хэдийнэ. Энэ одоо ч юм шиг санагдахгүй байна. Өчигдөр төрхнөл тэр надаас Америкт болсон зүйлсийн талаар сонсмоор байна гэж байсан. Тэр намайг хурдан буцаж иргэж байсан. Гэтэл тэр одоо захирлыг хүртэл хамгаалах гэж оролцсонд баярлалаа. Үгүй ээ, би тэрнийг ална. Би захирлыг алсан мангасыг ална гэж андгаалж байна. Тэгсэн цагт би талархлыг чинь хүлээн авах болно. Сэтгүүлчдийг дуудаад өгч болох уу? Гоханхэ захирлын үхлийн дараа ийм жижигхэн занц сэтгүүлчд гэрэл тэмүүлэх хэрвээ хишиг шавлаа. Маш өндөр оюун ухаантай мангасууд дэлхийн түвшин ангуучдыг онолж байна. Тэд ихэнх ангуучдаа савгүй үйл учрахыг бас тэдэнд ямар зэвсгээр яаж алах нь хамаагүй. Мангасууд гэж Гогенхэ захирлыг алсан мангас тэдний нэг гэж юу? Тэр мангасууд орон зайг шидээрээ хааж байгаа тусгаарлаж авдаг. Тиймээс тэдний бай болно гэж бодсон хүмүүс өөрийг нь хамгаалах хамтрагчтайгаа ойрхон байгаарай. Хүүтний хаан би одоо хараа дахиад сүүдэрч нээгдэх мөчийг хүлээж байх болно. Тэр новш өөрийгөө хүүтний хаан гэсэн. Эхлэлийн хаан, сүүдрийн хаан өөрсдөө хаан гэдэг нөхдүүдийг хамгийн өчрхэй ангуучд ч дийлж чадахгүй. Харин миний хэлсэн шиг хамтрагчд байхгүй бол Солонгосын ангуучдын холбоогоор дамжуулан надтай холбогдорой. Хаадын тулаан эхэллээ.